За өнөөдөр маш чухал асуудал ярьж байна бид нар. Тэгэд томчуудын тусгал маань ийм байдалд одоо нэг гаргаж байгаа. За би хэд тодорхой асуултууд асууя гэж бодож байна. Дээрлэлтийн тоог одоо хэрхэн бүртгэж байна вэ? Одоо энэ зөвхөн дуудлагын тоо яриад байна шүү дээ. Дуудлагын тоо, за тэгээ гомдол гаргаж байгаа тоог л яриад байна. Тэгвэл далд хэлбэрт байгаа нь ер нь хэдэн хувь байгаа вэ? Түрүү 33% сургуультай итгэдэггүй гэж байна. Тэгээ итгэдэггүй бол сургуультай итгэхгүй байна гэдэг чинь багштай хэлэхгүй. Тэгээ багштай хэлэхгүй бол тэр чинь эхний одоо анхан шатны үед тэнгийн дээрлэхэлт бол тэнд явагдлаа. За тэгээ дараагийн шатандаа шилжлээ. Тэгээ одоо энэ бүр ноцтой шатандаа ирэхээр л энэ чинь гараад байна шүү. Тэр гэмтлийн имлэгээр дамжиж мэдэгдэнэ гэдэг бол яалтчгүй л гэмтлийн имлэгт очсноос гарч байна. Тэгэхээр энэний ер нь дээрлэхэлтийг хэдэн хувь гэвэл хэдэн хувийн энэ мэдэгдээд байгаа гэдэг нэгдүгээр асуумаар байна. За шүүхээр шийдвэрлэгдсэн тийм ноцтой кейс энэ хэд байна вэ? Тэрийг ер нь тэгээ мөшгөж мөрдөөд энэ олон нийтэд ингээд шийдвүүлээд явсан уу гэдэг тоог асууя. Тэр кейсийг асууя. Тэрнээс гадна энэ маань маш олон жилийн өмнөөс явсан юм өжгөрсөн асуулт байгаа. Өжгөрсөн энэ асуудлыг энэ жил одоо бид нар одоо ярьж байгаа нь сайн гэж байгаа боловч энэ маань нэлээд бүр яваад бүр ийм түрүү хэлээд байна шүү дээ. Бүр ийм бүлэг, бүр шүлжээ, ийм том ноцтой болсон үед нь бид нар ингээд ярьж байна. Тэгвэл одоо энийг өмнө нь одоо яагаад энэ асуудлууд дээр ямар сая одоо үр дүн ямар гарваа гэж асуугаад байгаа шиг энэ асуудлуудын талаар бас яагаад өмнө ийм арга хэмжээнүүдийг авахгүй энэ их олон жил ингээд яваад байна вэ? Өмнө нь ер нь ямар арга хэмжээ гарсныхын дараа гэсэн үг л дээ. Тэгээ гарахаас нь сэргийлдэнэ гэдэг нь бол хамгийн чухал байна. За тэгээд сая та хүн бас хэлж байна. Ямар орчинд гараад байгааг нь л их сайн судалсан уу? За одоо бид нар энэ сургуулийн анги дүүргэлт, бүлэг дүүргэлт хэтэрснээс л сурагчийн хувийн орон зай гэж байхгүй болсон. Хувийн орон зай байхгүй болохоор ингээд шахаа цуцсан хүмүүсээс одоо чамаас одоо тийм үнэр гарч байна, тэгжэн ингэжэн гэдгээс эхлээл хоолоо одоо дохоо шүргэлцэхээс эхлээл ингээд энэ бол бүрийг хилэн тавьж байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ сургуулийнхаа тэр орон зайг энэ нөхцөлийг сургалтын орчныг сайжруулах тал дээр та нар маань одоо ямар арга хэмжээ авч байна? Энэний тэр ноцтой гэдэг талаар бас хэлж өгөөч. За тэгээд сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч бол олноор бэлтгэж байна гэдэг. Тэгээд энэ бэлтгэж байгаа хүмүүсийг яг мэрэгжлийн төвшөнд хэр одоо чиглүүлж мэрэгшүүлж байгаа вэ? Энэ хүмүүс ч юм бол нэг ерөнхий сэтгэл зүгээс судлаад гараад ирсэн байна. За тэгээд яг энэ үе тэнгийн дээрлэхэлт гэдэг дээр тийм мэрэгжлийн хүмүүс ажиллаж байна уу? Тэгээд за мөн сургууль гэр бүл нийгэм түншлэлийн холбоо за энэ аюулгүй шүлжээ үндэсний зөвлөл гэж яриад шүлжээ гэж яриад байна. Энийг бас сайн бүр их нарийн Нэм очир боловсролын ерөнхий газрын дарга. За 2022-оос 23 оны хичээлийн жилээс эхлээд сургуулийн орчин дахь хүүхд хамгааллын үйлчилгээний тайланг анхан шатны маягтын дагуу авдаг болсон. Өөрөөр хэлбэл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоо, за энэ дотроос дээрхэлд өртсөн хүүхдүүдийн тоо гэдэг ингээд албан ёсны анхан шатны маягтаар ингээд авдаг болсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл сургууль дээр байгаа эрсдэлт байгаа нөхцөлд байгаа хүүхдийн тоо, дээрхэлд өртсөн хүүхдүүдийн тоо албан ёсны анхан шатны маягтаар ингэж гарч байгаа. Тэгээ саяын дэд сайдын танилцуулга дотор 16117 хүүхэд дээрлэхэд өртсөн байна гэдэг. За энэ дээр ингээд одоо кейсүүд үүсгээд кейсийн шийдвэрлэлтэй бас давхар тайлгнаад ингээд явж байгаа. Тухайлбал нэг тоо дурдъя. За ер нь бол одоо кейсээр шийдвэрлэж сургуулийн хүүхд хамгааллын баг хаасан кейсийн тоо 2701. За хаагдаагүй үргэлжлүүлээд ажиллаж байгаа кейсийн тоо 1067, бусад мэрэгжлийн байгууллагууд холбон зуучсан 1167 гэдэг ингээд анхан шатны маягтын дагуу сургуулиудаар гараа явчих. За сургуулийн сэтгэл зүйчийг боловсролын сэтгэл зүйчээр мэрэгшүүлэх албан ёсны богино хугацааны сургалтуудыг бид нар 22 оноос эхлээд зохион байгуулаад явчих. Тэгэхээр одоо энэ сургуульд ажиллаж байгаа энэ 500 гаруй сэтгэл зүйч боловсролын сэтгэл зүйчийн мэрэгшүүлэх сургалтанд суугаад албан ёсны одоо сертификат аваад сургуульд ажиллах эрхтэй болоод ажиллаж байгаа ийм сэтгэл зүйчд байгаа. За одоо харин бид нар багш ажилтныг мэрэгшүүлэх эндээ бол одоо мэрэгжилд дэвшлүүлэх модулуудыг бас боловсруулад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр цаашдаа боловсролын сэтгэл зүйчийн мэрэгжилд дэвшлүүлэх тогтолцоо бас бүрдээд ингээд явахаар байгаа гэдгийг хэлье. 5 номер
Алтан сор боловсролын сайдын зөвлөх. За ерөнхийдөө одоо сургуулийн орчны уламжлалт буулъя гэж буюу дээрлэхэлт маань захим технологи одоо сошиал орчин хөгжснөөрөө ерөөсөө захим буулъя гэдэг хэлбэр рүү гүн гүнзгий шилжсэн байгаа да. За тэгэхээр энэ дээр бол одоо тэр 16 нас хүртэлх хүүхдүүдийг захим оржиндох одоо хязгаарлалтын хууль гэдэг зүйл бас тодорхой хэмжээнд нөлөөлж өгнө. А хоёрдугаарт бол хэдий ингээд группүүдийг хаагаад тий одоо Facebook руу сошиал медиа руу ингээд мэйл бичээд хаалгасан ч гэсэн эргээд маш олон одоо тийм сүлжээнүүд байна. Жишээлбэл Telegram. Тэгэхээр хүүхдүүд буцаага Telegram-д хүртэл ингээ групп нээгээд энэ асуудлууд хийгээ явж байгаа. Тэгэхээр хувийн тэр зураг хөрөг, нүцгэн одоо зураг хөрөг янз бүрийн юм зургаар сүрдүүлэг хийж, бэлгийн хүчээр хийлэл элдв янзын одоо дарамт шахалт үзүүлдэг. Энэ нь улмаар одоо сэтгэл зүйн асуудал болоод амиа хорлох хэмжээнд одоо хүргэж байна гэдэг энэ зүйлүүд бол яригдж байгаа. Ер нь бол одоо сургуулийн орчинд нийт дээрлэхэлтийн 70 орчим хувь нь гарч байна гэдэг. Энэ бол ерөөсөө л гэр бүл дотор байгаа тэр хүчирхийллийн ямар нэгэн хэлбэр хүүхдийн сэтгэл зүйн асуудал өнөөдөр буцаж гарч ирэхдээ сургуулийн орчинд буюу үе тэнгийнхэндээ өөрөөсөө доор одоо сул дойроо хин нэгэнд гарах байдлаар илэрдэг. Тийм учраас ерөөсөө л бидний тусгал гэж нэрлэдэг байгаа нь энэ юм аа. Тэгэхээр гэр бүлийн орчинд одоо баяр сархин даргын хэлж байгаа ч гэсэнтэй санал нийлж байна. Бид нэр ерөөсөө гэр бүлийн энэ боловсролыг эцэгчүүдийн боловсрал руу анхаарах бас энэ одоо шаардлагатай болсон. Тэгэхээр асуудал ирэхээр нөгөө сургуулийн орчин, сургууль багш нар хариуцах ёстой гэдэг энэ асуудлыг бас яриад ээж бас болохгүй юм аа. Тийм ч учраас энэ үндэсний загвар гэдэг зүйл бид нар яг эхлэл шатандаа явж байна. Тэгэхээр энэ дээр холбогдох яам, хамтран ажиллах бүх боломжтой газруудыг бид нар нэгдэж ажилласаа гэж хүсэж байгаа. Аюулгүй сүлжээ гэдэг маань ерөөсөө л одоо аюулгүй орчин, аюулгүй сургууль, аюулгүй эцэг их, аюулгүй найз, аюулгүй сошиал сүлжээ гэж юу юм бэ гэдгийг л тодорхойлж өгч үүнийхээ хүрээнд бид нар хүүхдэд хамгаалах энэ бодлогыг л энэ үндэсний загвараар гаргаж өгөхийг л эрмэлзээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө сургуулийн орчинд нэгдүгээрт бол хүүхд одоо дээрлэхлээс урьдчилан сэргийлэх бодлого гэдэг зөвлөлтөй болох юм. Сургуулийн одоо хариу арга хэмжээ, ноцтой байдалд авах арга хэмжээ, багш ажилчид зориулсан одоо тэр сургалт дээрлэхлийг бүртгэдэг юм систем ажиллах юм. За тэгээ хүүхдийн төвшөнд бол сургалтын хөтөлбөр буюу сурах бичигт нь энэ талаарх одоо мэдлэгийг өгөх одоо агуулга бас орж ирнэ. За эцэг эхийн төвшөнд бол эцэг эхийн хариуцлагын асуудал юу байх юм бэ? Эцэг их хэрхэн хариуцлага тооцох юм бэ гэдэг энэ хууль эрх зүйн орчиндоос энэ нь орж ирж өгнө. За үндэсний төвшөнд бол бид нар цаашдаа хийх хяналт, үнэлгээ гэдэг энэ платформыг ч гэсэн хийхгүй. За түрүү бас ийм хуультай орн байдаг гэдэг Японы жишээг хэлж яана л да. 1990 оны үед бол ноцтой байж байгаа. Одоо Япон бол бас энэ асуудлаа бас даарцсан. Тэгэхээр тэрнээс та бүхэн маань нэг юм хуулийн төсөл боловсруулж байгаа юу гэдгийг асууя. За дараа нь сая хэлж яана л да, энэ сэтгэл зүйчдийг ингээд зүгээр боловсруулалтын талаар бэлтгэх үү, зүгээр мэрэгжлийн сэтгэл зүйд мэрэгжлийн хүмүүсээр коучинг хийнэ гэдэг шүү дээ. Мэрэгшүүлэх талын сургууль одоо бэлтгэгдсэн хүмүүс дээр ажиллах нь маш чухал байна гэдгийг хэлмээр байна. Түрүү Пансалмаа гишүүн бас хэлжсэн энэ сэтгэл зүйчдийг нэмэх гэж яриад байна ш. Тэгэхээр 2018 оны нэг 3 сайдын тогтоол байгаад байгаа ш. Нормтыг баталсан. Энэ дээр ч одоо сэтгэл зүйч ажилуулах юм байгаа юу? Одоо сургуулиуд дээр очихоор сэтгэл зүйчээ авч ажилуулна гэхээр биднэрт нормтыг байхгүй байна гэдэг. Энд тал дээр та бүхэн маань юу анхаарч байна вэ? За тэгээд тодруулъя. За хуулийн зүгээс бол нийтдээ одоо олон улсын туршлагаар харахад нийтдээ яг энд төрлийн хуультай 5-аас 10 орн байдаг юм билээ. Япон, Солонгос, Филиппин гэх мэтчлэн яг одоо бодлогоор зохицуулж байгаа 20 орчим одоо орн байгаа. Тэгэхээр бид нар бас энэ талын хуулийг судалж байгаа. Тэгэхээр яг бидний яриад байгаа энэ хууль эрх зүйн орчныг одоо бүрдүүлээд олон талт оролцогч талуудынхаа асуудлуудыг бүгднийг хуулиар зохицуулчих юм бол их ойлгомжтой болохоор байгаа. Тэгэхээр бид нар одоогийн байгаа журам чиглэлүүд дээр яг нарийн тодорхой ажиллаад ажлын хэсэг дээр бас энэ асуудлыг яриад ажлын хэсгийн үр дүнгээс бид нар хууль цаашаа байх уу хэсэг дээр бас тодорхой саналыг хөрвүүлнэ. За 2021 оноос эхлээд боловсролын салбарт тэр дундаа ерөнхий боловсролын сургууль боловсролын сэтгэл зүйчийг ажилуулж гисэн. За 2025-аас 26 оны хичээлийн жилийн 9-р сард аль биесээр бэлтгэгдсэн статистик мэдээгээр 496 сэтгэл зүйч боловсролын ерөнхий боловсролын сургуулиуд ажиллаж байна гэсэн ийм аль биесний статистикт гарсан. За өнөөдрийн байдлаар бол сэтгэл зүйчдийн тоо ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа сэтгэл зүйчдийн тоо 580 хүрсэн. За дээрэс нь цэцэрлэгт бас сэтгэл зүйч ажиллаж байгаа. Энэ ойролцоогоор 50 орчим сэтгэл зүйч ажиллаж байгаа гэсэн ийм тооронд байгаа.
3 сургууль тутмын 2 сэтгэл зүйч ажиллаж байгаа. Нийслэлийн хувьд бол сэтгэл зүйч бол бүр хангагдсан. 2025 оноос эхлээд яг боловсролын сэтгэл зүйчийг Монгол Улсын боловсролын их сургууль дээр аль биесээр бэлтгэж эхэлсэн. За тэгэхээр одоо бол яг боловсролын сэтгэл зүйчид бол хүрэлцээтэй бэлтгэгдэж эхэлж байгаа. Хамгийн гол нь хөдөө орон нутаг аслагдсан байршлууд дээр очиж ажиллах, тэндээ доктор суустай ажиллах асуудал хүнд байгаа. Бусдаар бол сэтгэл зүйчд бол бэлтгэгдэж хүрэлцээтэй бэлтгэгдэж эхэлсэн. За тэр хоёр дахь асуулт сэтгэл зүйчийн тоо норматив дээр яаж орсон бэ гэдэг. 18 оных дээр одоо тэр 18 оны нормативыг шинжлэх ажлын хэсэг гарч ажиллаад төслөө гаргаад сангийн амт хүрүүлсэн байж байгаа. Ер нь олон улсын жишгээр бол нэг 500-аас 1000 хүүхдэд нэг сэтгэл зүйч байдаг ийм нэг юу байна лээ. Бенчмарк байд юм байна. Тэгээ бид нар энэ норматив дээр аль болох энэ рүүгээл чиглүүлэх байдлаар бол төсөлд орсон байж байгаа. Дахиад бид нар яг энэ нормативыг шинжилэл гаргахаар энэний чинь цаатал дээр шаардлагадах боловсон хүчнээс ахуулаад санхүүгийн асуудал гардаг болохоор энэ бол зөвхөн ингээд эдгээр боловсролын яам ингээд олон улсын жишгийг оруулаад тэгэд нэг сайн хэрэгжиж чаддаггүй журамтай болох нь гол биш. Яг хэрэгжээ явах гэхээр санхүү мөнгөнийх асуудал зэрэг болохоор ийм цогц асуудал болчиход байгаа. Тэгэхээр сангийн яамд бид нар хөрвүүлсэн байгаа. Хувьсах зардлын итгэл зүйр эдгээр бүх тэр холбоотой журмынхаа төслийг сангийн За сангийн яамд бол төслөө яцсан дараагийн жилийн төсөв үедэр суугаад явах нь бид бас харах хэрэгтэй байна. За тэгээ бид нар маш олон хууль гаргаад одоо бүр шүүхтэр ч гэсэн энэ асуудлыг шийдэх хүүхдийн одоо хууль зүйн яам сайт төр хэллээ шүү дээ. Тэрэн шиг ингээд бол гэхээсээ илүү бид нар одоо телевизээр ялангуяа боловсрол телевиз гэж биднэрт нэг сайн сувг байна. Тэгээ энэ сувгаар энэ хүүхдүүдэд зориулсан энэ арга хэмжээг телевизтэй одоо гэрээ хийгээд одоо хүүхдийн сэтгэл зүйдэл ялангуяа ээж аав энэ асуудал эцэг эхчүүд энэ асуудал дээр суралцах маш их хэрэгцээ байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдийг сургах, энэ ахлахангийн хүүхдүүдийг сургах, энэ төрөл энэ кейс бүр болдог бол цуврал, кино, драм хийгээд ингээд явал болно. Тэгээ би тэр хамгийн гол асуугаад байгаа нь ямар орчинд гараад байна вэ гэдэг энэ сургалтын орчин, энэ даат хэтрэлт, энэ норм хэтрэлт, бүлэг дүүргэлтийн асуудал төр та бүхэн анхаарч явж үндсээр нь шийдэхгүй бол энэ хизээч шийдэхгүй асуудал шүү гэдгийг хэлмээрээ. Тэгэхээр та бүхэн маань энэ хөрөнгө оруулалт ялангуяа энэ даат цэцэрлсэн сургуулиуд дээр их анхаарах хэрэгтэй. Энийг анхаарч чадвал бид нар